Грекийн эрдний эрдэмтэн Архимед хэлсэн байдаг. Та бүхэнд бас жишээ түүх ярихад Harry Potter гэдэг алдартай киноны зохиол та бүхэн мэднэ, маш алдартай. Гэвч тэр маш олон хэвлэлийн компаниар өөрийнхөө зохиолыг хэвлүүлэе гэж явсан боловч бүгд татгалцсаар байсан. Тэгэхэд хамгийн сүүлд нь хэвлэх компани олж тэр алдартай зохиолж болж одоо хүртэл дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэгд явсаар байгаа билээ. Elon Musk Tesla, SpaceX компаниудыг үүсгэн байгуулагч нь олон удаа бүтлгүүтэлтэд тулгарч байсан. Гэвч тэр ердөө шантарч байгаагүй, шинийг илэрхийлж, дахин оролдож, бүтээх хүсэлтэд хөтлөгдөн өнөөгийн амжилтанд хүрсэн юм. Миний нэг сонсон түүгээр Elon Musk-ыг одоо энэ Пуужин Марс руу нисүүлэх гээд одоо тэр туршилтын хэдэн тэрбум долларыг одоо хандуулдаг гэж сонссон. Тэгээд Пуужин бүтлгүүцсэн ч гэсэн тэр мөнгийг хандуулсаар байдаг. Ягаад гэвэл тэр хүн бүтлгүүцсэн ч хизээ нэгэн цагт амжилтанд хүрнэ гэдгийг мэддэг, итгэдэг хүмүүс түүнд хөрөнгө оруулдаг гэж сонссон шүү. Тэгэхээр хүн бүтлгүүтлээс айх хэрэггүй, харин дахиж оролдож үзэх тэр итгэлийг өөртөө олж авах нь хамгийн чухал. Тэгэхээр бид нар тийм өөртөө итгэх итгэл маш чухал байх нэ. Танд ч гэсэн өөртөө итгэх итгэл байгаа. Гэхдээ та түүнийг илүү сайн хөгжүүлснээр өөрийнхөө авахыг хүссэн, хийхийг хүссэн бүх зүйлийг хийх боломжтой. За тэгэхээр яаж өөртөө итгэлтэй байдлыг хөгжүүлэх вэ? Өөрийнхөө давуу талыг олж мэдэх, түүндээ анхаарал хандуулах. Хүн юуны тухай их бодно, тэр нь үржиж, аривжиж байдаг. Тийм учраас та хэрвээ сул тал, гуниг готрол, таагүй байдал дээр төвлөрөх юм бол амьдрал чинь тэр чигтээ утгагүй санагдана. Тийм учраас өөрийнхөө давуу тал, сайн зүйл амьдралд байгаа сайхан зүйлүүдээ бодож түн дээр төвлөрч чадах юм бол энэ маань өсөж үржихнэ. Тэгэхээр би юу чадах вэ? Би юу хийж чаддаг вэ гэдгээ бичиж байгаад түн дээрээ төвлөрөөд түүнийгаа илүү сайн хөгжүүлэх нэ. За дараа нь өөртөө бодит зорилго тавьж түүндээ хүрэхийн төлөө хичээх хэрэгтэй. Бодит биш зорилго гэдэг нь одоо би нэгсэл сурмаар байна гэдэг ч юм уу тий. Тэгэхээр тэрэнд хүрч чадахгүй учраас та би чадахгүй байна гэд дахиад өөртөө итгэлгүй байж болно. Тэгэхээр тхийн оронд би тэдэнд үүрэг олно, эсвэл тэр улс руу аялна гэдэг ч юм уу, тийм мэрэгчлээ болно, эсвэл тийм зүйл сурмаар байна, ийм зүйл аммаар байна гэдэг ч юм уу. Бодит тийм зорилго тавиад түүндээ хүрэх хэрэгтэй. Тэгж хүрэх тоолн таны өөртөө итгэх итгэл нэмэгдэх нэ. Жижигхэн зорилго байсан ч болно. Та гадаад